За Наруто. Чүнийний шалгалтын 3 дугаар үеийн өөр хоорондоо тулдах бөгөөд рандомоор хоорондоо таарна. Эхний тулаан Сасуке болон Кабутогийн багийн нэг хүн байх бөгөөд Сасуке төвөггүй ялдаг. Өнөөрийг Какаши Сасукегийн хараалт тэмдгийг түрд хамгаалж идэвхгүй болгосон байдаг шүү. За дараа нь Шино өөр нэгэн нууц дуу тосгоны шинобитэй тулдаж ялдаг бол дараа нь нууц элсний Канкуро Кабутогийн багийн нэгэнтэй тулдаж ялнаа. Харин Ино болон Сакура хоёрын тулаан ширүүхэн хэрнээ тэнцээ дуусдаг маш сонио. Дараа нь нууц элсний Темаритай тэнтэн тулдаж ялагддаг бол 6 дахь тулаанд Шикамару ялдаг бол 7 дээр Наруто болон Киба тулддаг. Гэхдээ Наруто нүүрлөө нь хунгаж сатааруулж байгаад ганц өшгөлтөөр ялнаа. За дараа нь Хината болон Нежи тулдаж Нежи ялалт байгуул. Нууц элсний Гара болон Рок Лигийн тулаан бас их сонирхолтойгоор Гара ялнаа. Мөн дараа нь Чоужи мөн ялагдаадахнаа. За тэгээ шүвгийн 8 хүн үлдэхэд Хокаге та бүхэн бусдын хүчийг мэдэж авсан болохоор сарын дараа сүүлийн шатыг үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд бүгд өөрсдийгөө хөгжүүлцгээе гэж завсарлага авнаа. Наруто чакрагаа сайн удирддаг болох гээл академийнхаа багштай бэлтгэл хийх бөгөөд түүний хамгийн чухал багш болох Шалиг Даянчтай энд танилцж Нарутог бэлтгэж өгөхөөр болдгоо. За тэгсэн нууц дууны нэг нь нууцаар Гара руу дайрах боловч юу ч болохгүй. Ягаад гэхээр энэ Гара чинь нөгөө сүлт мангасуудын нэг буюу нэг сүлт мангасын Жинчурики. Жинчурикийн юу вэ гэвэл сүлт мангасыг өөрийнхөө дотор тамгалж хорьсон хүмүүсийг хэлэх бөгөөд Гарач мөн Нарутотой адилхан нөгөө тосгондоо гадуурхагдсан нэгэн байдаг. Тэгээд гэхдээ Нарутогоос ондоо ганц юм тэр ата хорсолдоо бүрэн автсан тийм амар хүүтэн хөндийн нэгэн байдаг. Харин Наруто маань бүгд нуур буруулсан ч үргэж инээмсэглэж байдаг жаа шүү дээ. Сасуке харин Какашитай бэлтгэл хийж Чидори гэх чиг эзэмшнэ. За тулааны өдөр болж эхний тулаан Наруто болон Нежи таарсан байдаг. Нежи илт илүүрхэж байх боловч Наруто маань хөөхөн ухаан сэлж байгаад Нежи ганц цаахан зөхөж тулаанд ялнаа. Хүмүүс бүгдээрээ лавсаа идэл гарчлаа л гэж яддаг. За Шикамару болон Темаригийн тулаан Шикамару буу юм болж эцэст нэг сүүдрээрээ барьж аваад яллаа гэсэн чинь буугаад өчтийн тэмбэр what the fuck. За харин Гара болон Сасуке хоёрын тулаан Сасуке шинээр сурсан Чидоригоороо дайрж түүний илсэн бамбайг эвдэл шархтуулж чаднаа. Тэгэл энэ хоёрын тулаан эд өрнж байхад гинжцүү ашиглан бүх хүмүүсийг унтуулаад тахдаг. Тэгээд за хэдийн юм тайлбарланаа. Нинжцүү бол Наруто ертөнцийн хамгийн өргөн ашиглагддаг ур чадваруудын нэг. Энэ нь чакраг ашиглан янз бүрийн техникийг хэрэгжүүлж чаддаг. Тэгээд нинжцүүн довтлогоо хамгаалалт дэмжлэг гээл бүр янз бүрийн зорилгоор ашигладаг. Ер нь бол бүх л чадваруудыг нинжцүүгээр ер нь баг хийдэг. Жишээ нь Нарутогийн Расенган, Сасукегийн Чидори гэх мэт мөн нинжцүүн 5 үндсэн элементийг ашигладаг нь гал, ус, салхи, газар, цахилгаан. Тэгээ нэг хүнд ихэнхдээ нэг л элемент хэрэгжилж чаддаг. Жишээ нь Наруто бол салхи, Сасуке харин гал гэх мэт. Мөн нэгээс олон элемент хэрэгжилдэг хүмүүс ч байдаг. 3 дугаар Хокаге бүр 5 элемент тавуулангийн ашиглаж чаддаг. За дараа нь Генжицүү. Генжицүүн чакра ашиглан дайсны мэдрэлийн системийг хянах буюу харааны төөрөгдөл бий болгох арга техник. Нэг эсэндээ сэтгэл зүй болон оюун ухааны дайралт бөгөөд дайснаа айлгаж сулруулах тийм нэг төөрөгдүүлэхэд л ашигладаг. Дайсны мэдрэмж болон ой санамжийг өөрчлөнө л гэсэн үг. Мөн тухайн хүнд нөө хий хоосон зүйл харж сонсож мэдрэгдүүлэх чадвар юм. Тэгээд 30% харааны жицүү болох нөө Шаринганы үндсэн техник нь Гинжицүү байдаг. За тайжцүүн чакра ашиглахгүйгээр зөвхөн биеийн хүч, хурд, тулааны ур чадвар дээр суурилсан техник юм. Энэ нь хурд хүч биеийн хяналтыг эвгүйх шаардах бөгөөд нөө физик чадвар дээр тулгуурлан тулалддаг. Хамгийн том жишээ нь Рок Ли болон түүний багш Майтоgai байдаг. Нинжцүү болон Генжицүү ашиглахгүй зөвхөн тайжцүү ашигладаг. 8 хаалга гэх техникийг ер нь ашиглаж тулалддаг. Тэгээд биеийн хязгаарыг эвдэж маш хүчтэй энерги гаргах боловч эрүүл мэндэд маш аюултай. 8 дахь хаалгыг нээвэл үхэлд хүргэдэг. Мөн өөр олон техник чадварууд нинжагийн ертөнцид байгаа. Тэгээд Gekka Genkai, Senjutsu, Fuinjutsu гэх зэргээр байдаг заяа. Senjutsu нь байгальтай уусаж байгалийн энергийг ашиглан хүчээ нэмэгдүүлэх техник бол Fuinjutsu нь хүчирхэг зүйлсийг одоо жишээ нь сүнс, чакра, тухайн хараатан гих зэргийг хааж эсвэл тамгалдаг тийм тусгай техник. Жишээ нь Нарутод 9 сүлт үнгийг тамгалсан шиг тэр нь Fuinjutsu байхгүй юу? За харин Gekka Genkai гэдэг. Gekka Genkai нь байгалийн чакра элементүүдийг хослуулан шинэ элемент болгодог. Одоо жишээ нь Мокутон буюу галны элемент болон усны элементийг нийлүүлээд мод ургуулдаг тийм. Тэрийг нөө Мокутон гэдэг байхгүй.
Хаширама Сенжу болон Ямато эдгээр нь ашигладаг тийм айгүй ховор элемент. За Хуйтон буюу ус болон салхийг нийлүүлээд мөс гаргаж авдаг. Тэгээд жишээ нь өмнөх анги дээр гарсан хаккугийн хэрэгэлдэг арга байхгүй мөс үсгээд идэв шүү дээ. Тэр нь яг үүндээ ус болон салхийг ашигладаг байсан байхгүй. Тэгээ өөр олон гека гинкай байдаг. Тэгээд тэр нь арга эсвэл бие махбодод шууд нөлөөлж өвөрмөц чадварыг олгодог. Жишээ нь Шаринган болон Бякуган. Энэ хоёр нь гека гинкайха төрөлд ордог байхгүй. Бякуган нь Хьюгаогийн уламжлалт техник бөгөөд нөгөө яг Хината болон Нежи нарын цав цагаанууд байдэн шүү дээ. Тэр чинь л нөгөө хүний бүх чакра урсгал, дайсныхаа нөгөө нэг дотоод чакра цэгүүдийг эдгээр хараад товтлох чадвартай байдэн шүү дээ. Ер нь л айгүй хол алсан юмыг хардаг тийм чадвар гэсэн үг. За одоо харин тулаанд орцгоё. Чүнийний шалгалтын дундуур гинтийн дайралт болно. Бүх хүмүүсийг генжицүү ашиглан унтуулад хан цөмлөн авраг могоо орж ирэх нь орочимаруу байдаг. Тэгэл шууд 3 дугаар Окко гэдэг тулалддаг. Нууц эсний Тимари Канкуро хоёр гараг ирж аван явах болно. Ягаад тэгэхээр энэ дайралт нь нууц эс тосгон хамаатай юм байна лээ. Тэгээ шууд зүхтааж байгаа. Араас нь Какаши дуудах техникээр үнэрч нохой дуудаад араас нь тэр ид мөшгөж хөөх болно. Тэгэл тэдний зам нууц дуу тосгоныхон саад болох бол Шикамару дааж аваад нөгөө идэгээ цааш явуул атгнаа. Сасука харин тэр идийг барьж авах бол Канкуро Гаро тэр хоёрыг зүхтаалган тултгаар үлдэгтэн Шино ирээд Сасукыг араас нь явуулнаа. Харин Шино Канкурог шавжаараа барих бол Канкуро Шиног хордуулаад ухаан алдуулцдаг. За харин 3 дугаар Оккигийн Фуинч зүг ашиглан өөрийн амиараа Орочимаругийн хоёр гарыг цаашаад ямар ч техник хэрэглэх боломжгүй болгож тамгалаад хорж ер нь л өөрийгөө золиослоод өвд болтдог. За харин Гара болохоор уурлал нөө Тимари гэж шидээл Сасукатай тулалднаа. Тэгээд шууд нэг сүлт мангас болж хуураа Сасукэж хүчтэй Чидоригоор зөрж дайрах яахчгүй. Тэгэл бүхэл бүтэн сүлт мангасын хүчтэй Гара шүү дээ. Тэгэл дахин дайрах үед нөгөө хараалт тэмдэг нь идэвчээд Гарад боломж гараад ирдээ. Яг алхахаар л дайралт хийхдээ амжиж Наруто орж цохилтын хаанаа. Тэгээд Сакурач мөн ирэх боловч юм болохгүй ганц цохол атах. Наруто шууд л олон сүүдрийн хувилбараа гаргаад л дайрах бол Гара бүрэн нэг сүлт мангас болж хуйраатдаг шүү. Харин Наруто Жирая багшаасаа сурсан дуудах техникээр авраг мэлхийг дуудан хоорондоо тулалднаа. Тэгэл Наруто ганцаа мөргөж аваад тэр хоёр газар тунсанч Наруто бууж өгөхгүй мөлхөж очвол өөрт нь ямар хэцүү байдаг тийм Жинчурики байх яадаг вэ гэл бүхэл хэцүүнүүдээ ярилцаад Гарагийн тэр их уурыг нэг жоохон чөлөөлж чаддаг. Тэгэл Тимари тэр хоёр ирээл түүнийг аваад утгах бол манай аюулгүй буцацгааж чаддаг. Тэгээд харин энэ хамгийн том гарц бол нөө Сарутоби Хирузен буюу 3 дугаар Оккогийн маань энэ тулааны үеэр амь насаа алдсан байдаг. За энэ үргээд парт 2-оо дуусгая. Тун удахгүй парт 3-аар Нарутог бүрэн дуусгах болно. Тэгээд яг сайхан нөгөө нэг Шипуден гэх үндсэн түүх рүүгээ ирдүүл орцгоо амар товчоор ярьлаа гэж хүмүүс тэгж магадгүй. Гэхдээ нөгөө миний хувьд ер нь Шипуденийг л яг зорж ярих гэж байсан болохоор энэ Нарутог зүгээр сайхан нэмэлт тайлбар болгоод дөрүүдийн танилцуулга юм хийх маягтай ингээд маш товчоор яг том болсон үйл явдлуудыг л яриад өчөж байгаа шүү. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад мөн шеэр хийж намайг дэмжээрэй. Баярлалаа.